Манай өнөөдрийн зочноор сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Баярмаа өргөд ирж оролцоод юуны төрний бэлгийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд орой минь хүргэе. Баярлалаа. Тэгэхээр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд жил дунджаар 230-аас 250 хүүхэд одоо PC буюу цахим тоглоомны донд өртөөд хэвтэн эмчлүүлдэг гэсэн судалгааг манай сурвалжлагт өнгөц сая мэдээлэлээр хүргэлээ. Тэгэхээр энэ юутай холбоотой юм болоо? Ингэж их олон хүүхэд эмчлүүлж байгаа. Ерөнхийдөө бол PC тоглоомд одоо дондох асуудал бол олон хүчин зүйлтэй холбоотой байдаг. Гэр бүлтэй холбоотой, хүүхэдтэй өөртөө холбоотой тий бас PC тоглоомын одоо газруудыг эрхэлж байгаа тэр байгууллагуудын одоо хүмүүстэй холбоотой зэрэн сургал сурталчилгаа тий мэдээлэл гээд олон одоо хүчин зүйлтэй холбоотой байдаг. Гэхдээ ерөн зүгээр бидний одоо яг үндслэлтэй одоо судалгаа хийсэн байдал бол одоогоор хараахан үр дүн маань бол гараагүй байна. Судалгааныхаа маань үр дүн гарахаар зэрэг бас яг энэ маань ямар одоо тархалттай байдгийг, үндэсний хэмжээнд ямар тархалттай байгаа, дээр нь бас юутай холбоотой байгаа юм бэ гэдэг асуудал нь бас товчхон бол тодорхой олж ирэх байна. Ер нь энэ төрлийн одоо хүүхдийн зан характерт цаашлаад бие организмд яг яаж нөлөөлдөг юм болоо? Ер нь бол PC тоглоомын ер нь донгийн асуудал маань өөрөө бол одоо эхлээд хэрэглээний асуудалтай холбоотой байдаг. Өөрөөх юм бол компьютер тоглоомд дондохдоо дундаж хэмжээний хэрэглэгч, хэвтрүүлэн хэмжээний одоо хэрэглэгч тоглогч нар тийм ээ. Тэгээд дондох юм ихтэй гэсэн. Тодорхой үе шатуудыг дамжиж бол эцсийн төгсгөлийн үе шатанд орсныг нь бол бид эмгэг гэж үздэг. Ер нь бол энэ маань бол их олон одоо тэ бие махбодод бол сэтгцэд бол олон өөрчлөлтүүдийг бол бий болгож идэг. За ерөнхийдөө бол бидний одоо сэтгцэд гардаг гол өөрчлөлтүүд маань ер нь дондох эмгийн гол өөрчлөлт гэдэг маань одоо эмгэгтэй болно гэдэг маань ерөөсөө л хараат байдал үүсдэг гэсэн үг. Бие болоод сэтгцийн хувьд хараат байдал үүсдэг. Өөртөө шүүмжлэлгүй болдог, өөртөө тавих хяналт сулардаг. За би одоо ингээд тодорхой хугацаар тоглолцлоо. Одоо болидо гэсэн тийм одоо тийм сэтгэлгүй болдог гэсэн үг тийм ээ. Өөрөөх юм бол компьютерийн одоо хэрэглээ маань нэг талаасаа бол яг тодорхой хугацаагаараа одоо 2 цагийн хугацаанд 6 сараас одоо богино хугацаанд гэж бидний нэг оншин хэмжүүрүүд байдаг л да. Тэгэхээр тэр хугацаанд тоглож байгааг нь бол бид нэр эмгэгтэй гэж бол авч үздэггүй. Харин тэр өдөр болгон 2 цаг ба түүнээс дээш хугацаагаар тийм ээ олон цагаар хонон өнжин тоглож байгаа тийм ээ. За хичээл номоо тасалж байгаа одоо зарим нэг нь бол одоо ном дэвтрээ зарж урж байгаа тийм ээ. Энэ бүр одоо яг хэвийн хэмжээнээс давсан асуудлыг л бид нэр эмгэг гэж үзээд байгаа. Тэгэхээр энэ маань бол сэтгцтэй бол илүү их холбоотой. Нэгэнтээ одоо ингээд донтолтын байдалд шилжчихсэн хүмүүс хэвтээ одоо эмчлүүлж байгаа хүмүүсийг яг ямар байдлаар буцаад хэвийн байдалд нь оруулах юм болоо? Мэдээж энд бол олон одоо тийм одоо олон одоо зүйлийн эмчилгээний хөдөлгөөн хэрэгтэй л дээ. Хамгийн гол юм бол сэтгэл зүйн сэтгэл зүйн эмчилгээ бол хэрэгтэй байдаг. Түүнээсээ гадна бол одоо гэр бүлийн асуудал тийм ээ. Үе тэнгийнхэн хоорондоо байх эдгээрүүд нь бол бас тэр одоо эмчилгээг явуулахад манай тодорхой хэмжээний бас нөлөөг бол үзүүлдэг. Манай төвд бол одоо яг бид нар эхний ээлжинд бол одоо эмгэгт арай хүрээгүй шатанда байгаа хүүхдүүдэд бол яг энэ талаар яриулах, таниулах, ойлгуулах тийм ээ, ухааруулах. За тэгээд ирсэн тохиолдолд нь бол нэг эмийн эмчилгээ гэхээсээ илүүтэй сэтгэл зүйн эмчилгээгээ илүү хийрүүлнэ оновчтой юм уу гэж боддог. Тэгэхээр эмгийн цагдаагийн байгууллагаас одоо би танаас нэг зүйлийг асуух гэдэг юм л да. Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаар PC тоглоомын газар 2012 оны эцэр 500 орчим цагдаагийн одоо ийм PC тоглоомны газар байна гэсэн судалгаа хийсэн байна. За магадгүй тоологдоогүй өчнөө олон байгаа бах. Тэгэхээр хичнээн эмнэлгийн зүгээс ингэж эмчилгээ хийж хүүхдүүдийг эмчилж байгаа боловч PC тоглоомын газрууд хараа хяналтгүйгээр ингээ ажиллаад байна шүү дээ. Хүүхдүүд очиод орё гэсэн дураараа ингээд оруулж ин тэгэхээр энэ газруудыг яаж одоо байхгүй болох хэвтэй юм болоо. Хитрхи их байгаа нь орох газар нь байгаа учраас хүүхдүүд очиод байна гэж л харагдаад байна л да. Гэхдээ одоо мэдээж эрэг нөхцөл нь бүрдсэн юм чинь хүүхэд бол мэдээж эрэг одоо тий чөлөө цагаа өнгөрөх одоо гол нөхцөл гол газар нь бол одоо компьютер тоглоом болчиход байгаа учраас мэдээж тэр одоо газар руу очиж байгаа.
энийг бол зүгээр ганц одоо эмнэлгийнхэн салбарч биш те бусад одоо цагдаа юу гэдгийг одоо тэр эрх зүйн актуудын өгдөг газрууд одоо ингээ бөөнөрө хамтарч л одоо энэ олон PC-ний тоглоомын газруудыг багасгах хэрэгтэй байх л та. Зүгээр эмнэлгийн зүгээс бол яг хуу асуудал уучраад сэтгцэд бас тодорхой хэмжээний өөрчлөлтүүд ороод тэр хүүхдээ хянч чадхаа болоод эцэг их нь бол хандж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг тэр газрыг бууруулах одоо талд бол эмнэлэг бол ийм одоо эмгэг маань ихсэж шүү. Энэ бол бас аюулын дохио болно шүү. Тийм учраас энийг бол жаахан багасгамаар байна. Ядаж хонон өнжин тэр PC ажилдгүй баймаар байна тийм ээ. Тодорхой цагаар ажиллаад орой шөнө ажилдаг болохоор хүүхдүүдийн хонон өнжин тоглож байгаа. Тэгэхээр орой шөнийн цагаар бас эхний ээлжинд ажилдгүй болох хэрэгтэй л байна л да. Тэгэх юм бол бас арай багасгах магадaltaй. Та бас түрүүн яриандаа дурдсан шүү дээ. Гэр бүлийн харилцаа, аав ээжийн хүүхдтэйгээ харилцаа бас хүүхдүүдтэйгээ цагаа өнгөрүүлэхгүй байгаагаас үүдээд одоо хүүхдүүд PC тоглоом донтох асуудлууд их байж болох талтай. Ер нь гэртээ харилгүй бүтэн жил одоо PC тоглоомоор дамжаад хонон өнжин явчихсан хүүхдүүд байна. Ер нь танаа төвд хандаж байгаа хүүхдүүд хідээс хідэн насны хүүхдүүд ихвчлэн ханддаг. Ер нь манай төвийн хувьд бол мэдээж эрэгтэй хүүсний хүүхдүүд, өсвөр насны хүүхдүүд за хамгийн багадаа л нэг 10 11 дэх хүүхдүүд бол ирж ирсэн. За дээдл нь бол 17, 8, зарим нь бол 20, 21 одоо оюутан ихтэй сургуулийн 1 2 дугаар курсийнхэн бол одоо илүүтэй их тоглож байгаа. Тэгэхээр мэдээж эрэгтэй хүүхдүүд бөөнөрөө бүлгэрээ нийлж тоглож байгаа учраас тэр тоглоом маань бол цаашаа улам гүнзгийрсээр хагаад бүр бүлэг болж үсээд хоорондоо мөрөдө тоглох, бооцоотой тоглох за зөвхөн Монгол даяараа биш одоо бүр дэлхийн бусад орны одоо Япон, Солонгос үеийн дэлхийн бусад орны хүүхдүүдтэй хүртэл бас тэр харилцаж тоглох бүр ийм одоо өргөн цар хүрээтэй болж байгаа шүү дээ яг сүүлийн үеийн тоглоомод нь тийм. Тэгэхээр архинд, тамхинд, тоглоомонд мансууруулах бодисд гэдэг ер нь нийгэм тэр аяараа юм донтолтын шунсан юм хэлбэрт орчоод байгаа мó гэж бас нэг талаар нь харж болохоор байна. Тэгэхээр одоо ийм донтолтын ямар нэгэн аливаа өвчнөд одоо өртөхгүй байхын тулд иргэн хүн, хүүхдүүд, эцэг эхчүүд ер нь яах ёстой юм болоо. Мэдээж одоо анхаарал донтоод аав нар нь одоо арх тамхинд донтоод тийм ээ. Одоо эмэгтэйчүүд нь мөнгөнд донтоод ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ маань бол зан үйлийн дон гэж явдаг. Тэгэхээр зэрэг мэдээж энэ донгийн асуудал бол нас насандаа өөр ингэсэн одоо ийм хэлбэртэйгээр явж байгаа гэсэн үг. Гэхдээ яг энэ донгийн цаанах гол асуудал нь бол ерөөсөө л стресстэй холбоотой сөрөг одоо таагүй байдлуудтай л ихэнх нь холбоотой байдаг. Эцэг их нь одоо байнгын эерэг харилцаатай байдгүй, хоорондоо зөрчилтэй, харилцааны зөрчилтэй, эрүүл маргаантай тийм гэр бүлд хүүхэд байх сонирхол байхгүй. Тэр маань хүүхдэд стресс олж өгдөг. Тэгэхээр зэрэг тэр хүүхэд тэр одоо стрессээ тайлах тийм ээ. Одоо гол орчин нь л ерөөсөө тэр компьютер тоглоомын газар болчихдог. Эрэгтэй хүмүүсийн хувьд нөгөө стрессээ тайлдаг гол арга нь л арх тамхи болчиход байдаг. Гэхдээ яг ижилхэн хүүхдүүдийн хувьд бол стресс тайлах гол нөхцөл нь архтай одоо компьютер маань болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг хүмүүс магадгүй хүүхдүүдийг стресст ордгоо гэж боддог байх. Гэвтэл хүүхдүүд маань бол харин ч стресст бол хамгийн их ордог, харин тэрийг илэрхийлж чаддгүй, гаргаж чаддгүй, дотроо бүгдийг хадгалж яадаг тийм ээ. Энэ маань л одоо хүүхдүүдийг өөр аргаар одоо компьютер тоглох байдлаар өөрөх юм бол стрессээ тайлж байна гэж ингэж одоо ойлгогдож байгаа. Тэгэхээр одоо бүр нийгэм даяараа донгийн асуудалтай гэдэг маань нийгэм даяараа стресс байна. Энэ маань бол одоо насандаа ийм донгуудыг үүсгэж байна л гэж ингэж ойлгох хэрэгтэй л байна. За тэгэхээр бидний ярилцлагын төрөйд өндөрлөж байна. Таны цаашдын ажил үс амжилт хүсье, баярлалаа. За баярлалаа. Та бүхэн амжилт хүсье. Тэр үзэгчтэй манай өнөөдрийн зочноор сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Баярмаа Өргөдөө ирж оролцлоо.